Монгол оронд монголчууд болон казак гэсэн хоёр үндэстэн амьдардаг бөгөөд энэ хоёр үндэстэн олон зууны турш эв найрамдалтай бэлчээрт мал нь ойрхон гэрүүд нь хаяа дарлаж ингэж амьдарч ирсэн олон жилийн түүхтэй. Гэтэл саявтраханаас эхлээд энэ зарим болчингүй хүмүүсийн хэлсэн үгнээс болж Facebook ертөнцийн баахан шуугаан дэгдэж хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнд автаж бие барахгүй янз бүрийн юм яриад нэгэндээ зансан ч юм уу гомдсон ийм байдал гараад энэ байдал жаахан газар авах хандлагатай байгаад бол харамсаж байна. Тийм учраас асуудалд хүлээстэй хандаж уламжлалт түүх соёл хүндэтгэж төрийн болон ард түмний хооронд тогтворгүй байдал үүсгэхээс болгоомжилж ухаалаг хандахыг ард түмэндээ уриалж байна. За Баян өлгийд энэ байдал бол хурцтмал байдал гараагүй хэвийн байдалтай байгаа. Тийм учраас ард түмнийг уламжлалт түүх ёс заншиллаа хүндэтгэж эрүүлэр сэтгэж альва хүмүүсийн болчимгүй үгэнд итгэж хэрэгхгүйгээр энэ байдлыг намжил байдалтай байж бие биенийг харилцан хүндэтгэхийг уриалж байна.